Тэгээд дараагийн хэсэг нь бол professional mode guide. За энэ яг шинээр одоо яг тухайн профайлыг ашиглаж байгаа хүмүүст өгөх заавар зөвлөмжүүд байдаг. Тэгээд энд ороод үзэх юм бол таны одоо яг профайлтай хамааралтайгаар шинээр нэмэгдэж байгаа зүйлүүд, түүлсүүдийн талаар бол мэдэгдэж байгаа. Мэдээллүүд гэсэн үг. Тэгээд та өөрийнхөө аудиенсыг яаж өсгөх вэ? Яаж creator бүтээгч профайл болох вэ, тийм ээ? Шинээр юу нээж болох вэ, тийм ээ? За гэх мэтлэн дээрэс нь төлбөртэй контентуудыг хэрхэн бүтээх вэ? Найз болон фолловерсуудаа хэрхэн ихсгэх вэ? Өөрийнхөө профайлын талаар ойлголт авах, за аюулгүй байдлууд авах, за тэр нөгөө түрүүний moderation assist. Тэгээд Facebook дээр хамааралтай give feedback өгч болно. За энэ бол хамгийн чухал. Тэгээд танд таалагдахгүй байгаа хэсэг, болохгүй ажиллахгүй байгаа хэсэг төр байх юм бол give feedback өгөх боломжтой. Гэхдээ энэ нь бүс нутгийн зарим нэг газруудад болж явахдаа одоо заримд нь болохгүй байх жишээтэй янз бүр байдаг байна. За иймэрхүү байдлаар бид нар professional dashboard, classic experiences, professional experience руу ингээд шилж явж байна. За classic experience гэдэг нь бол ерөөхдөө хуучин Facebook-ыг нэрлэдэг байсан болоод өнөөдрийн шинэ хувилбарыг бол professional experience гэж нэрлэдэг болсон байгаа. За ингээд профайлтай хамааралтай ялангуяа хамгийн сүүлийн шинжилэлтэй хамааралтай хэсэг бол энд хүрээд өндөрлөж байна. Дараагийн хичээл рүү хамтдаа шилжцгээе.